Лейтэд нэвтрүүлэгт тавтамаар үзэгчтэй бид та бүхэн цоо шин дугаараа өнөөдөр хүрэхэд бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг бол Facebook хуудас болон YouTube суваг дээр давхар цацагддаг нэвтрүүлэг байгаа. Тэр ч утгаараа YouTube дээр цацагддаг олон комментуудыг бас манай нэвтрүүлгийн багийнхан шүүж та бүхний шүүмжлэлийг бас хүлээж авахыг хичээдэг. Тэр дунд нэлээд олон дугаар дээр дурддагдсан нэг асуудал бол танах энэ аудиогоо жоохон сайжруулаач гэдэг гуйлт шаардлагууд байсан. Тэгээ өнгөрсөн хугацаанд бид та бүхэнд техникийн хүнд нөхцөлж гисэн нэвтрүүлгээ үргэлжлүүлж хүрэхийг хичээсээр байсан. Өнөөдөр харин та бүхний сонсож байгаа аудио чихэнтэй шал өөр орж ирж байгаа гэж итгэж байна. Энэ удаа Late Night нэвтрүүлэгтээ техник дээр, аудио техник дээр хамтран ажиллаж байгаа Grayson компани хамт олонд маш их баярлалаа. Ингээд өнөөдөр та бүхэнд хүрж байгаа цоо шин дугаарын зочдыг урахад бэлэн болсон байна. Энэ бол та бидний хэдийнэ танил болсон сошиал орчинд өөрсдийн видео контентыг хүргэдэг Molpedia TV-гийн уран бүтээлчдийг урьж байна. Тавтамар. За, тавтамар. За. Хорин. Гана алтаг хатна моны нарыг өгтөн авцгаа. Бүгд алгатаа шил. Урбтэл Ромид Улаанбаатарчуудаа. Та бүхэнтэй уулзч одоо маш их таатай байна. Тэгэд уран бүтээл өндөр байгаа гэдгийг бол үргэлж харж байгаа. Бүгдэнд нь амжилт төсөв. Би хамгийн ихний асуултыг нэг сонсч ирсэн зүйлээсээ шууд асуугаад эхлэмээр байна. Их олон хүн та нараас асууж ирсэн бах мол гэдэг нэрний талаар. Энэ нэрний ард их сонирхолтой түүх байдаг гэж сонсч ирсэн л да. Энэ түүхийг манай үзэгчдэд хуваалцаач. За би за. Окей. Дээр үед 2010 дээр үеийн чээс би ингэ сандраад идэв. 2012 онд гавьяд Facebook ч ингэ байсан. Одоо надтай хамт Molpedia үүсгэсэн залуу. Тэгэд угаасаа нэг тийм ёжил хийдэг штэ. Мимиг ерөнхийдөө Монголд хөгжөөсөө оруулж ирсэн залуу. Тэгээд угаасаа нэг тэр үед энийг аав дайртай бол share, ээж дайртай бол like гэх нэг тэнэг юм гээ like share нэм явдаг. Тэгсэн чинь ингээд тэрийг ёжлоод Чингис хааны зургийг тавиад энэ хүнийг таньдаг бол like гэсэн юм. Тэгсэн чинь нэг орчснээ бити юм лайк нэтлөө юм хийж манай монголчууд гэж бичгийг молчууд бүгд энэ хүн таньна гэж. Энэ хүнийг таньна шүү дээ. Би сэв гэлж байгаа. Тэрнээс хойш за ийм хүмүүсийг молчууд гээгээд тэгээд цаашаа явандаа орк болоод тэгээд тэгээд мол гэдэг нэр үүссэн байна шүү дээ. Тэгэхээр бас амар тийм утгатай. Яг сарказм ойлгодгүй хүмүүс. Тийм Википедиад ч гэсэн байгаа. Тэр мол гэж юу байж хайвал. Википедиас мэдгүй хүмүүс тэндээ сайж үзэж болох нь. Яг юу гэсэн үг юм бэ те? Сая ярианд дунд чи гарлаа л да Molpedia-г анх үүсгэн байгуулсан хүн гэж те. Тэгэхээр одоо Molpedia-г энэ хүртлээс араас нь түлхэж зохион байгуулж өдөг хүргэсэн камерын ард байдаг хүнийг бол бид төс дурдахгүй байхын аргагүй. Тэгэхээр продюсерийнхаа талаар бидэнд танилцуулаач. За. Мөнх толгой. За хин нэг яриараа. Захтах ярих уу? За яг мөнх толгойг бол нөгөө нэг видео хийдэг мөнх толгойтой хүмүүсийг андуурдаг. Клип хийдэг. Тэ хоёр клип хийдэг. Гэхдээ манай мөнх толгой ч гэсэн бас адилхан клип хийдэг. Дайректор мөнх. Тэгээд бас хүмүүсийг андуураад байгаа. Тэгээ гана бүр миний влог дээр одоо тэгжсэн. Албаар мөнх толгоос та ингээд түрүүн танах сүлд Гинжин M2-ийн клипийг хийсэн байлээ гэсэн чинь мөнгөлөг болохоор албаар уус төрчлийг ярьжлан гота би ерөөхдөө бол Гинжин M2-ыг бол танина. Тэгээ ингэ явж ирсэн амар хэлжээ. Тийм яг түүх нь бас яг андуурх болсон түүх нь яг юм учиртай. Анх Molboys 2016 онд нэг үзэл бодол гэдэг нэг юм цацсан байхгүй юу. Тэгээ тэр үед яг директор мөнгөлөг гарч ирээд од болж ирсэн юм. Тэгээ директор мөнгөлөгийн бичгтээ текстэн дээрээ юу энэ бол өвн юугаар бичтээ. Одоо мөнх гэдэг. Манай мөнхлөг болохоор яг тэр фонт орон тэгтээ over юугаар бичтээ. Мөнхлөг болохоор over бичтээ. Хүмүүс хараад ингээд анзаардаггүй. Биш өө за ямар ч тийм утгатай шүү. Ингээд би бүр ялгахдаггүй. Тэгээд ингээд хүмүүсийн толгой эргээд ингээд. Тэгээд сүүлийн үед бас нөө влог дээр дандаа за энэ директор мөнхлөг гэж хэлсээр хүмүүс ингээд амар таньдаг болсон. Тэгээд энэ тийм ингээд одоо видеонд алт орох тийм тохиолдол гардаг. Тэгээд тэр үед нь бас дандаа хүмүүс директор мөнхлөг гэдэг доор бичдэг. Тэгээд ер нь бол мөнх толгой руу бас бүр ингээд клип хийлгээ гэж бас мессежээр танах клип хитээр хийдэг вэ. Нөгөөний андуурлаас болоод яваад шүү дээ. Гэхдээ манай клипэн дээр директор мөнхлөг нөгөө тэр директор мөнхлөг хоёулаа орсон тийм клипнүүд байгаа. Одоо тэр нөгөө мөнхлөг бол яг хамтарч байсан. Хоёр мөнхлөг хамтарсан шүү дээ. Нэг нь монх толгой нөгөөх нь монх. Монх толгой. Монх тонх. Монх. Аха.
Танаа одоо бүрэлдэхүүний талаар бас асуумаар байна л да. За жишээ нь мол жамц гишүүн тийм. За марла, артста зарим гих мэт бас бидний ичнээ таньдаг гишүүн. Iconic дөрүүд. Одоо за жишээ авахад одоо артста зарим бол гадаад амьдарч байгаа, суралцж байгаа тийм. Ер нь хамтлагаасаа гараад явцсан байд юм уу? Одоо энэ бүрэлдэхүүнээсээ тийм. Гараа явцсан байдгүй эсвэл буцаж ирээд нэгдэх үү? Тэгэл өөрөө мэдэх байлгүй дээ. Бид нар бол тэгэл найзууд шүү дээ. Ер нь бүгд тэгээд халаагүй шахахгүй тийм. Ирээд нөгөө хужаа дүрээ гаргахгүй шүү дээ. Тэгэл хамт юм хийх гэхдээ ер нь бол хийх баха. Молжамч гэсэн хаана гэж байна? Цаа чин мэдгүй хамгийн сүүлийн мэдээлэлээр баг 4-5 жилийн өмнө гэхэд нөгөө улаан загас маань хамгийн сүүлийн мэдээлэл 4-5 жил өмнө ирсэн. Тэгээд тасалсан байгаа шүү. Улсын байгууллагад ажилладаг. Тэгээд ингээд манайх ч нөгөө нэг мол жамцаар ашигласан улс төрийг бас ялцдаг шүү дээ. Тэгэхээр ингээд ажилтнанд болохгүй байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө гарсан. Зөв. Тэрээс бол ер нь бол уг нь зүг сэтгэл нь бол байгаа. Одоо та төрийн хувьд давхар ажил хийдгүү эсвэл зөвхөн видео контентээ хийгээд явж байгаа юу? Хүн бүр хариулал. За би бол одоо ажиллаж исэн гэхдээ одоо болсон тэгээ яг цэвэр юм мултипедиа дээр байгаа. Тийм би бас адилхан яг ажиллаж исэн тийм одоо бас яг цэвэр мултипедиа дээр. Би ч гэсэн мөн адил. Моник юу? Би ч анханасаа юу яадаг вэ? Ажил хийж ирсэн. Тэгээ одоо хийж байгаа. Тэгээ сүүлийн үед нөгөө видеонд орохгүй байгаа шалтгаан дээр байхгүй. Офисын ажилтаа. Зөв. Тийм. Гэхдээ байж байгаа. Тэгээ ажлынхаа нөгөө зай завсраар Үргэлж ажиллаад хараад оройн хурж ирдэг. Бид хоол авч өгдөг гэсэн. Оройн хоолоор тайлдаг гэнэ. Үнсэн цалинтай үн чинь тий бас. Тэгээ одоо бид нар бас ялгааг бол байгаа л да бас. Өөрөөсөө бас хоол авч идэж байгаа гэж. Чи баян штэ. Одоо гэж бодож байхгүй. Молпедиа тий. Молпедиа танаа багт шинээр гишүүн нэмэгдэж орё гэвэл яадаг вэ? Авахгүй. Ямар шотгоноос. Ер нь бол тий айкон шалгалт авна. Нөгөө Мөнгөдлөгийн за тэр яг муухан байна тий. За тэрийг болъё. Тэгээ одоо зүгээр яг хувь муу авахгүй ингээд дагалдаад явжий та бүхний суралцаад гэдэг ч юм уу тий. Ер нь бол эмгхтэй дүр бол уг нээлттэй байгаа. Гэхдээ юу гэх юм тэгэл. Тэгээд манад бас байгаа л та. Утга нь бол ондоо шүү. Тий. Яг цэвэр жүжигчнэрээ шүү. Тэгээд зохиол бичдэг ч юм уу те. Найруулах ч юм уу. Диклараа шүү. Тэрнээс өөр юм байхгүй. Одоо тийм санал бас нэлээд ирдэг бах та. Ер нь бол эрэгтэйчүүд бол манад орё гэж амар хэлдэг. Ер нь бол миний таньдаг ер нь эрэгтэй олон хүмүүс дандаа гэж бичлэг чи орчих л да. Шинийг орлоод тоглоод. Намайг орчих л да. Харин тий. Зөвхөн би ингээ ороод би нэг юм зардсан юм а. Тэгээд би ингээ ороод ингээ яачих юм бол баг ингээ яачна гэж тэгээд амар юм. тэгээ зарим нь яг гуйж гуйжгаад орчоод дараа нэг устдад хөшөлтөө мим болоод. Тий тэр нэр ёо тий. Мим болоод. Тий. Би ингээ мим болоод намайг устдад өгчдөг. Аав ээж хараад уурлаад байна. Манай бичлэгүүд ер нь дандаа мим болдог. Тэрүүгээр бүр банк ямар нэгэн байдлаар. Одоо хамгийн сүүлийн тренд гэх юм бол одоо нөгөө манай алтакийн зогсол. Алтакийн зогсолтой тий. Тэр бол айгуу тренд. Энд тэгээд яг тэр нөгөө LGBT интерлүү дайрсан юм бол биш шүү. Зүгээр have fun. Тэгээ фан утгаар нь хүлээж аваарай. Над руу бас ганц хоёр хүн дайрч ирсэн. Үгүй та нар ч одоо тэр чинь нөгөө гомо зогсолт шүү дээ. Нөгөө гомо зогсолтоор зогсдоо гэдэг чинь та нар ийм хүмүүс ингэж шүү дээ. Шууд тэгж нэрлж бас болохгүй мэн тий. Бид нар бол гомо зогсол гэж нэрлэв. Тэгээ та хэд бол тэр мимик хийгээгүй шүү дээ. Хүмүүс л тэгж хийсэн байгаа. Тэгээ тэр нь явчихсан. Зургийг ашиглаад тий. Одоо Молпедигийн хувьд шууд санаагаа бариад годамжинд те бичлэг хийж эхлээд хүлээн зөвшөөрөгдөхгүй байхаас хүлээн зөвшөөрөгдөх хүртлээр маш урт замыг туулж энэ замыг шинээр тавьсан хүмүүс гэж хардаг л да. Одоо толгоонд гайхалтай санаа байгаад яг та бүхний энэ замаар алхаж эхлэх гэж байгаа залуус зориулж зөвлөж гэвэл юу хэлэх вэ? Болол. Гэхдээ ер нь бол яг хийх хэрэгтэй хамгийн гол нь тууштай зан. Ер нь бол гэхдээ бүх зүйл дээр л тууштай байх хэрэгтэй. Тэгээд амжилт хүсье юу. Хүн үзэхгүйсэн ч гэсэн тий. Эсэр шидээр хэлүүлсэн шүү дээ. Янз бүр ярьдаг. Тэрэнд бас бэлтгэлтэй байх хэрэгтэй. Одоо та бүхний хувьд тэр их сөрөг ирж ирсэн сэтгэгдлүүдийг яаж даван туулж исэн бол? Тэгэл амиа оролцож байгаа тэгэл болол. Одоо тэр бол тийм байна. Зүгээр бид нар бол ерөөс шууд хайчдаг байсан шүү дээ. Ер нь бол тоохгүй тий. бид нар ерөнхийдөө бол нэг тийм D season тиймэрхүү юм бичдэг байсан. Бид нар өөдөөс нь 5-0 чдаг байсан болохоор тийм бид нар бүр ирдэг юм байдаг байсан. Бид нар бол дандаа уус смарт байсан л да. Хамгийн гол нь тий. Тий. Маш юуны яг тий яг гоё 5-0-д реплей хийхээр тэгхийн бол яг нөгөө хүн чинь угаасаа комент дуусгах нь тэгээд тэрнээс хойш за зэ дээр оролдоод юм байна уус амар юм байна гэдээ ерөөсөө бичгээ болчихно.
Бид нар бүр скриншот хийж хадгалж авдаг л байсан. Тийм. Энэ коммент зогссон шүү би тавьсан шүү гэдэг нэг албаар өшөөгөө авдаг. Тийм үе байсан. Гэтэ одоо бол бүр байхгүй болцсон. Одоо угаасаа яг мэддэг болцсон юм шиг. Ойлгодог хүмүүс нь үздэг болчих тийм. Гэтэ хаяа ингээд тийм комент байна гэж бид нар ухаж үздэг байдаг. Байж. Тэр үе санаж гинөө хүмүүс нэг Тэр хайрч гэж амтгүй болчихсон шүү дээ амьдрал. Одоо та бүхэн яг ингээд анх гудамжинд гарч ирээд одоо олон нийтийн юм даа тэгэл тараншаа байгаль болж байгаа л да. тий үгүй яг бичлэг хийхтэр те тараншаанд орж бичлэг хийгээл хоог түүдэг гэдэг ч юм уу ингээд одоо хүмүүсийн нүднэр бичлэг хийх бол нэлээ хэцүү те анх дөнгөж эхэлж байхад бол сүүлд бол одоо бол дасцсан байх л да. Ер нь энэ нөгөө нэг олон хүний нүдэнд харцны өмнө ингэж бичлэг хийх айцаа хэрхэнд авч ирсэн юм. би бол одоо бол даваагүй байгаа. Энд тэнд ингээд нэг яа гэхээр ингээд хажуугаар хүмүүс за тэр хүн явахаар хийя гэж. За араас нь дахиад хоёр хүн ирж байна гэх. Тэнгүүд ингээд мөнгөлөг нэг яа гэл тэнгүүд нь за. Аа гэл тийм. Манай мөнгөлөг ингээд манай мөнгөлөг шиш. Тэг шууд тийм чи гэж тийм. Тэг. Би бол даваагүй би бол одоо даваагүй л байгаа ингээд одоо ч гэсэн харалтаа ингээд чичрээд ингээд байгаа л байна. Яраа. Тэгэхээр сайн түлхдэг араас чинь түлхдэг хүн байх хэрэгтэй байна тийм үү? Айцтай хүн. Тийм. Ер нь л уран ба өгөл бас гоё шүү дээ. Гана чи одоо өдий ийм болчиход наавч чамаа таньж байгаа зүгээр хийлдэ гэл тэх юм бол тийм. Яриж бас тийм юм уу гэх юм байвал бас ондоочдохгүй шууд арчаагүй шүү дээ гэл. Тэгээ уранд орлоо тэгвэл за би ч нэр арчаагүй л дээ гэж. Тэгээ улам Алтакаас асуулт байл да. Хийхэд хамгийн хэцүү санаа зовмоор эсвэл бүр бэрхшээлтэй бичлэг юу байсан бэ? Мэдгүй. За яг тим яг юу яг тухайн үед ер нь бол тим юу байгаагүй санагддээ ш надад л. Яг анх ингээл юмнууд хийдэг вахт би тэгэл тэр гана битүүрийн тэр нэг бэлгэвчний реклам те тэгэл хийцэн ш тэгэл. Хийцэн ш. Би нөө бэлгэвчний реклам хийсэн ш. 16 онд шүү дээ. 17. Тийм бэлгэвчний реклам хийсэн. Тэр мөр бол хэцүү санагддаг юм. Гэхдээ яг тухайн үед тэгэл фаны талаас нь тэгэл одоо. Ганаас өөрөө амар зоригжуулдаг нэг үг байдаг. За ямар бишгэн дээр инглээ гэж ямар гом орлох шүү дээ гэж. Ганаас өөрөө зоригжуулдаг үгтэй. Тэгээ ганагаас дараагийн асуулт байна л да. Одоо хүмүүс танай бичлэгүүдийг үзээд бичлэгэн дээрх ганагийн дүрийг харахад нэг тийм одоо хөгжилтэй тий. Алиа хүн гэж харагддаг. Яг жинхэнэ гана өөрөө ингийн амьдрал дээр бичлэгийнхаа дөрүүдээс хэр өөр хүн байна. За тэрийг үзхийг хүсвэл ганаас channel гэдэг байгаа. Тийш ороод үзээрэй. Би 2 влог хийсэн байгаа. Яг өөрөөрөө. Тэгээ хүмүүс комент дээр нь ганаач шал ондоо хүн байна. Хүү яс хөр хийм бэ гэдэг чинь ороод үзээрэй. Ганагийн влогийг үзчихээрэй үзэгчтэй. Сайхан хариулт байна. Монигос асуулт. Одоогийн Молпедиад таны харж байгаагаар юу дутуу байгаа вэ? Ямар ч хүн би дотоо бай. Өөрийгөө баг тийм бох уу? Миний оролцоо аягүй дотоо. Тийм шүү. Тийм. Тэгээ нөгөө яалчгүй ингээд нөгөө ажилдаа бүгдээ би чиний нэгдэг бодол ганцаараа гэр бүлтэй байхгүй. Тэнгүүд чинь бас ингээд гэр бүлтэй цаг зарцуулна. Тэгэл ингээд ажил төрөлгээл хүүхдтэй. Тэгэхээр миний оролцоо бас хэрэгтэй л гэж бодчих. Тэгснээс бусдаар бол ер нь 13 тэгш баг бүрдсэн гэж таамагладаг уу? Дав. Ой. Яг мэдээж ирэг бас нэг асуудал байгаа шүү дээ. Байлгүй яах вэ? Тэр бол тэн дээр бол гэхдээ нэг яахгүй. Яг контент үйлдвэрлэх тал дээр бол асуудал байна. Хатнаас асуулт байна. Молпедиа дараагийн шат ахих буюу том алхам хийн гэвэл танаа баг ямар алхам хийх вэ? Одоо ирээдүйн зорилго тий дараагийн ойрхон байна. Бид нар бол яг тэр дараагийнхаа том алхам руу хөлөө өргөд эхэлсэн байгаа гэж бодож байгаа. Тэгээд бид нэр мэдээж яг одоо ингээ олон жил контент хийсэн юм чинь тэгээд бас нэг юм тийм дэлгэцийн уран бүтээл ч юм уу те. Ийм их үзүүлэлт юу нэрэ гэж бодож байгаа. Тэгээд тийшээ бол хөлөө өргөд эхэлсэн байгаа хөө. За гайхалтай. Бидэнд маш гоё зүйл үзүүлэх нь миний бас дараагийн асуулттай холбоотой хариултыг өглөө. Одоо ингэж харддаг л да. Богино хэмжээний кино одоо бүтээх тал дээр бол танаа баг нэлээд сайжирч байгаа, туршлагатай болж байгаа. Нийгмийн хариуцлагын хүрээндээс олон богино хэмжээний кинонд хийсэн. За тэр зураг авалт болон жүжиглэлтүүд их сайн санагддаг. Тэгэхээр ер нь цаашдаа бас төвшин ахиад энэ кино урлаг руу бас хүч үзэж те хаалгын шагааж үзье гэсэн бодол байгаа юм тийм үү? Тийм. Гэхдээ зөвхөн өөрсдийнхөө жанрт байлгүй. Бүр аль 14 оноос хойш ч ингээд Моны гана тэгэл шоугийн эдгээр чинь нийлээл ингээд 48 цагт орж исэн шүү дээ. Тэгээ ер нь бол кино урлагт бол угаасаа бид нар чинь угаасаа дуртай хүмүүс байгаа.
Тэгээд Бид Оскар нэр шууд ингээд бас нэг тийм юу биш те. Ингээд шууд кино ингээд хийх биш ээ. Тэгэхээр нэг шатаар нь одоо шорт фильмүүд ингээд хийгээд те. Ингээд бичлэгнүүдийг улам өөрсдөө боловсруулж байгаа л гэж бодож байгаа. Тэгээ шууд бас хийх юм ч бас шин те. Баярлалаа, амжилт хүсье. Хэрвээ та бүхэн Молпедигийн богино хэмжээний кинонуудыг үзээгүй байгаа бол YouTube болон Facebook дээр өөрсдийнх нь сувгаас сонирхоод үзээрэй. Жүжиглэлт дээр бол гайхалтай. Санал нэгж гэнэ үү? Молпедиа гэж яг юу хийдэг хүмүүс юм бэ? Тэ? Та нарт аливаа хийдэг юм үзүүлээч гэвэл хамгийн түрүүнд ямар бичлэг үзүүлэх вэ? Би бол заяа. За хий ихлээр цаа. Би за. Би бол юуг үзүүлмээр санагдав. Нэгэн молын түүх гэдэг тэр видеог үзүүлмээр санагдав. Нэгдүгээр ингэ. Нэг хоёр ингэ. Яагаад вэ гэхээр тэн дээр одоо ингэ яг эх оронч гэж өөрийгөө цээжэд илтдэг хүмүүсийн талаар гардаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол одоо ингэ хүмүүсээс асуудаг байхгүй. Амар олон асуултаад тасан. Тэгээ гот нэг хүнээс асуусан чинь ингээл за би эх орноо хамгаалах бол ер нь одоо энэ эх оронч бүлгэмүүд гэж боддог. Цус ариун бол юу үлээ те гингуута арц руу арснаа. Чи чаар нь урд зүгийн царайт нөхрөөгүй аав жайл нутг ингээд зотгоо өчдөг хөө. Тэгэл зугтаж явж байгаа бас нэг хэдэн хүмүүсээс асуусан чинь ингээд би ингээд fuck China гэж ингэж профайл те picture ингээд сольснороо би ингээд өөрийгөө их оронч гэж бодож байгаа гэдэг. Тэгсэн чинь ингээд тийм хүмүүс явж байгаа байхгүй юу. Тэгээд нарийн цаг хэрэгтэй хуулийг эсэргүүцч нэрэтэргээл те. Тэнгуут нэг хүнээс асуусан чинь би бол угсаа хараас их оронч байгаа шүү дээ нараа. Машин дээр ингээд тог мог ингээд мандуулсан те. Тэгээд тэгж ярьдаг байхгүй юу. Тэнгуутаа тамхи ингээ хайчдаг байхгүй. Тэгээ тамхины ишийг харуулад. Тэнгуутаа нэг хүнээс асуусан чинь хогийн савганд хайдаг хүнийг л их оронч хүн гэж хэлнэ гэж нэг хүйсэн чинь бантаад тэгээ тэр бичлэгийг дуустдаг байхгүй. Тэгтээ энэ яг нэгэн молын түүх биш. Энэ нөгөө нэг өөр нэг сурвалжлага байдیں۔ Юу вэ? Би ихтэй бороо нэрийн чийж байна. Нэгэн молын түүх. Молпедиг ер нь анх удаа сонсож байгаа хүнд ойлгох бичлэг гэвэл нэгийг сонгооч гэвэл. Ангуучи болсон явдлыг үзүүлчихсэн. Тэгтээ тэр чи яг манай үндсэн юутай хамааралтай. Гэхдээ зөв би түрүүнийг инээлэг мэрэлэн. Тэр бол бас гайхалтай. Тэр хүмүүс ангуучийн төр сонссон л байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр Юу болсон шүү дээ. тий нөгөө тийм. Тий. Манай анхны барыг 1000 лайк авсан бичлэг үү дээ. Үгүй 5000. Үгүй цагийн дотор 5000. 1000 хүрсэн үү дээ. Өмнө чинь 1000 хүрдэг байсан шүү дээ. Үгүй тэр чинь үгүй би Манай хостолчод харьсан чинь ямар ч 5000 хүрсэн байсан. Хамгийн анх тэгэл би вау гэж нэг тэгжсэн санагдав. Би болохоор манай орцонд эдит хийжсэн. Тэгээд Йоо. Нийтлээд эдний орцонд сууж байгаа цацчихсан. Тэр гэхдээ манайх ер нь 1000 цаг хүрдэг. Тэр чинь бараг мэдгүй 14 онд тэгэл үлдсэн явсан 1900 энэ төр хүрдэг байсан маа. Тэгээд яг нэг 5000 бол хүрчихсэн. Өөр амар явчихсан. хатна ганцхан бичлэг үзүүлэл алиг үзүүлэх вэ? Йоо, надаас бит асуугаасаа гэж бодож байсан. За өстой мэдхгүй. Би гэхдээ одоо Молпедиар бол хамгийн сүүлд орж ирсэн шүү дээ. Тэгээ би ингээд заримдаа шин санаа гаргадаг байхгүй юу? Над нэг ийм санаа байна. Энэ ингээд бичлэг хийгмэл хийсэн шүү дээ. Хизээ 2014 онд. Би үзээгүй. Тэгээ би нөгөө үзээ суугаад. Ямар амар юм бэ гэж. За. Тийм юм болдог үстэй. Байнга л болдог шүү дээ. Шийдчихтэй чи. Тэгээ над чи хийсэн. Би надад бол сайн мэдэхгүй байна. Гэтэ би юу үзээд амар нээсэн болоо. Мод рекламыг үзээд амар нээсэн болоо. Энэ хоёрын бүжигдгийн реклам байдаг юм. Ямар ч утгагүй нэг охин явж байгаа гэдэг байхгүй. Тэгээ нэг юм зулын тосны реклам дээр ингээд хүмүүс бүжиглээд. Тэгээ бид нар одоо хүртэл юу зогтойг ойлгодгүй. Ер нь бол те ингээд юу ойлгодгүй. Тэр жүүс рекламдахаар ягаад хүмүүс бүжиглээд идэг юу гэдгийг ойлгохгүй байна. Тийм. Ер нь одоо нөө бүх газрууд л реклам гэхээр одоо бүжиг байдаг шүү дээ, тийм. Зүгээр л ингээд тийм. Одоо жишээ нөө нэрэ гиснээс тэр юу юм бэ шүү дээ. Подол көмсөөл бүжиглдэг нь дижинэ санаа авсан юм биш үү? Рекламаа санаа авсан юм тийм. Бас манай Молпежигийн дэргдэх Монголын бүжигтэй реклам судлалын холбоо гэж бас байгуулсан. Тийм байна. Тэгээ тэнцээ бас тэрэн дээр ингээд цаг тухайн үед нь ингээд одоо коммерчил тийм рекламууд ингээд орж ирж судалдаг. Тэр талаар яг Хэд нүрээр ийм хийдэм бол доо ийм новш гээл тийм. Сайн бас яригж ил да одоо хатнагийн сүүл гаргаж ирсэн санаа алид хийсэн шүү дээ гэдэг ч юм уу те. Танаа Молпедигийн багийн зүгээс одоо уг нь алхаар санаа байсан. Даанч үзэгчд арай хөгжиж гүйцэг байхад нь бид нэр арай хугацаас нь төрүүлээ гаргачлаа та гэдэг тийм одоо харамсдаг видео байдаг. Байгаа шүү. Уул News маань ерөөдөө бараг тийм шүү дээ. Тийм. Та бас яг шууд хүн үзээд шууд итгэхээр мэдээний нэг тийм одоо яжлал юм да. Одоо Яжлын цаг хугацаа Яжлын зогсоож өөр байгаа. хэлбэр шинэлэг жоохон бүр их жоохон хэтрүүлэхтэй. Яг ингээд яг нэг тийм юу монгол хүн үзээд бас ойлгохгүй энэ
ингээл тэ тэгэхээр яг ойлгохгүй хүн ингээд бүр ойлгохгүй нь бол баста юу вэ гэж алхасгаар тэгэхээр уул нь дээр зөндөө байсан. Энэ бол ална гэсэн яагаад явсангүй гээл тэгэл угаас ойлгоогүй л байдаг юм бэл. Марч угаасаа бас тэгтээ. Тухайн үед манай фоллоу бас баг байсан баг. Тийм баг. Тэгтээ одоо сүүлд одоо хамгийн сүүлд гарсан мол ньюсийг үзсэн л дээ. Маш гоё болсон байлээ. Тэр бол би бас ганцаараа үзээд хөтлөө энэсээ. Одоо тэгтээ танаа үзэгчид харьцангуй хөгжөөд те. За ер нь яг Монгол үзэгчид танаач байх уу те. Тэгээ харьцангуй хөгжөөд мол ньюсийг илүү ойлгодог болсон байх гэж санагцсан. Тийм. Одоо бас гадаадын лаглагийг нь үзээд болцсон шүү дээ залуучууд. Тэгэл тэрийг нь бас ингээ Монгол хөрсөнд буулгаж байгаад бас баярлдаг байлгүй дээ. Тэг ер нь бол манайх тест үзэгчтэй бэлдсэн. Одоо жишээ нь яг би бол дотроо бол ингэж л бас бахархдаг одоо яг манай цэвэр фэн одоо 14-оос хойш өдийг хүртэл үзэж байгаа хүн бол одоо тэр үед 13 настай байлаа гэж одоо нэг 20 хүрчлээ гэж бодсон шүү дээ. Тэгэхэд бол тэр бол ямар ч гэсэн годомжинд тэгэл хогоо аяхгүй гарцаараа гардаг те бас нэг тийм итемдэр ингээл яг зүв дугаарладаг нэг тэр болгоныг бас мэддэг болсон байхаа л гэж боддог. Яг тийм нэг яг 10 хүн байсан ч надад бол бахархалтай л байна. Ядаж 10 хүн төлөөсөн. Баярлалаа. Мопедиа багийнхан өнөөдөр late night нэвтрүүлэгт оролцож байна үзэгчтэй. Хэсэг хугацаанд завсарлаад эргээд ирэхэд бид 5-ын дунд нэгэн өрсөлдөө явагдана. Тоодохгүй эргээд уулзъя. Яг одоо Мопедигийн уран бүтээлчид болон Мико хамтдаа бид хэд дундаа нэг бяцхан өрсөлдөө явуулна. Энэ өрсөлдөөнийг өнөөдөр бидэнтэй хамтран ажиллаж байгаа Unitel-ийн давхар биелэгтэй дата хүрд урамшуул 3 тудаага зарлагдж байгаа урамшуул маань өнөөдөр бидэнтэй хамтарч ажиллаж байна. За одоо хэдүүлээ live battle. Өмнө манай нэвтрүүлгийн өмнөх дугаарууд дээр нэг удаа энэ тоглогдож ирсэн. За шууд 2-3 хуваагдж ягаад өөрсдийнхөө пэйж дээрээс лайв хийн гэсэн Facebook live. Тэрэн дээрээ юу гэж ч ярьж хүмүүсийг үзэгчдийг татаж болно. Хамгийн түрүүнд 1k хүрсэн хүн, үзэгчт нь 1000 хүрсэн хүн ялагч болно. Танах бол айгүй олон пэйжтэй шүү дээ. За манад late night-ийн пэйж байгаа. Ямар пэйжээс явуул зүгээр үү? За Ганаад пэйж байгаа. Мопедиа байгаа. За тийм ганаас пэйж. Ганаас пэйжэд бид гурав ер нь бол хамаагүй үстэй тийм үстэй. Ганаад тустай явчих. Та гурав тэгвэл молоос явчих. За тийм. Би late night-ээс явъя. Тий. За. Малгай жоо халууцгүй нөө. Малгай тарьчих юм уу? За тийм халууц чи нөө би нөгөө нэг 2 дахь клипэндээ зориулаад үсээ ургуулад байгаа байхгүй. Тэр нөгөө авч явах амир хэцүү тий зүгээр бас нэг нэвтрүүлэгт орж байгаа юм ингээ хүндлээд ингээд авч явах уу? Тэгээ зүгээр малгай өмсөд бас дарцсан тий. За 2 дахь клип нь хийж. Энэ сарда багтаад гарна. Ганц шоугийн яг 2 дахь юу. Дараагийн анги одоо киногоор бол 3 ангид кино гэсэн үг. Тэгээ 2 дахь яг юм гурлын хоорондоо холбоотой тэгээд 2 дахь клип нь гэсэн үг. За тэгвэл бас гоё сонирхолтой шинэ бидний хүлээж байгаа юм байна. Манай продюсер Мони продюсерсан. За ингэн одоо тоглоомын дүрмийг танилцуулъя. Unitel-ийн давхар бэлэгтэй дата хүрд урамшуулсан. Та Unitel-ийн дугаар дээрээс 1.5 ГБ-аас дээш дата аваад хүрд эргүүлэх боломж олгож байгаа. Тэр хүрдийг таны утсанд мессежээр ирээд одоо хэдүүлээ датагаа авчи. Ер нь та хэр их дата ашиглаж байна? Хүлээрээ сударсны дараа ер нь гайгүй дата ашиглалт нэмэгдсэн баг тий? Дата ашиглалт шүү дээ. Энэ хаасаг гадуур явж байгаа. За яаж яриад байгаа юу ачи 1.5-аас дээш за 2 ГБ ч юм уу дата лайв хийх датагаа авцгаачи. Тэгэхээр мессежээр бидэнд Unitel-с хариу линк хийлгэн. Тэр линкэн дээр дараад нэвтэрж ороод савс хүрдээ эргүүлэх нь. За ямар билег тодорж байноос бүгдээрээ тус тусдаа харчи тий. Screen record доо. Нэгээрээ. За хүрд. Тэгэхээр дата авах болгондоо гурлаа яг зэрэг хүрд эргүүлэх нь тий. За гурлаа яг зэрэг дараагаар. За орчи линкэн дээр дараад ороод. За төрүүлж байгаа. За дата гейминг дата 1 ГБ гэж байна. Дата 2 тэгээд энэ амар төвхтэй. 100 U-point 1 ГБ. Дата 3-аар үржүүл. Энэ нэвтрэх гэж байна. За. Энд чинь 2 юм баг шүү. За бүгд скрин давхар бэлэгтэй гэдэг нь энэ гадналтын тойргоорч бэлэг авах шууд эргүүлж тоглолтынхаа. хэдэн За байж гараа. камер логоны Би нэвтрэтхий.
Үнэхээр энэ байгаа шүү. Энэ бол нөгөө тийм юу шиг биш те. Юу? Цааш нь машин шиддэг юм хонжир шиг. Хотлоо яриаггүй. Би За үнэхээр орчлоо. дугаартай. Хүрдийнхээ гол дээр дараад эргүүлнэ. За Ээлжиж чуу. Юу хоцсон харъя. за хатна. Оцсон дугаар оруулах юм байна. Дугаар. Аа тийм. Нэвтрэн. Сая би нэвтэрсэн. Арай. За энэ дэр яана хөөе. Энэ юун дээр нэг утасны дугаар нь блартахыг хүсэж байна. Яа тэгэхээр миний яг нэг утасны дугаар 17 онд нэг бичлэгэн дээр гарснаас хойш одоо 4 жил одоо тасралтгүй өдөр болгон хүүхдүүд. Тэгээ манай алтаг хүүхдээ уцаар яриад би энгийн хүн байна гэж хэлчихсэн байна. Тэгээ асууж байгаа. Чи юу хийдэг вэ? Чи Чуурсаа гайхш одоо ингээ хүүхд нэг дугаар руу залгаад байн залгаад тэгээ ээж нь ярьсан шин. Тэнгүүтээ чи юу яадаг хүн юм гэсэн чи алтаа. Би айгаад би энгийн хүн. Өөрөө одоо юу гэмтэй тий. За би эргүүлэх бэлэн. За нэг эргүүлэх юу байна? За хинээс эхлэх юм. За эхэлж. За хатнаас. За. Дарах үе эргэж. Дариж. За окей. Энэ шагналууд нь юу вэ? Ноутбук байна, скутер байна, спикер байна, AirPods Pro байна. Хэрэглээ нэр. За. Анд баяр үргээ хурд эргүүл 100 ширхэг юу point. юу point. 100 U point болон хэрэглээний ирэх болж байгаа байна. Samsung A72, A52, Apple Watch энэ төр гэ зөндөө шагнал байгаа байна. За хатнагийн шагнал юм биш үү? За одоо би За тагсан. Үе яриа ирэх байна. Ай за би ч бас gamble бас нэг азтай сайн нэг AK оноогоос 14-нд олчих. Оо хэрэглээ нэр. 100 юу point. За. Миний ээлж. Зомбико. Өө 100 point. За илүү нэг Apple Watch байна. ноутбук. Гейминг дата 1 GB гейминг дата гэж байна. Гейминг дата. Тоглох юм надад тий. PUBG тоглоно. Тийм PUBG тоглох. Legends. Оо гэхдээ нэрээ яг энэ юу лайв эхлэхээс өмнө би нэг юм. Би одоо merchandise гарч байгаа нөгөө нэг зогсолтоор гэдэг. Оо. Нөгөө саяны яриад тий. Тий нөгөө зогсолт. За энийг бол тэгээд одоо юу болгосон байгаа одоо NFT бас болгож одоо NFT-гээр зарж байгаа бас энэ зургийг. Тэгээд дээрээс бас ийм юу болгосон байгаа. Одоо ийм Ардаа усгүй юм тий ардаа ингээд AK-47-тай. Тэгээд энийг одоо Mikoto бэлгэлж байна. За маш их баярлалаа. Цоо шидэ өчтөг гастай. За тиймдээ. Баярлалаа. Алтакийн бас шинэ гарч байгаа merchandise-уудыг бас худалдаа авч болох нь байна. Наад руу чатчээрэй. Би өөрөө захиалга авч байгаа. Өөрөө хүргэж байгаа юу? Тэгж байгаа. За, одоо Facebook Live юм. Молпедиа. За окей. За би Молпедиаг яа. За та гурав Молпед. Би тэг ганаас бич юм. Ганаас бич одоо тэг Молпед late night гэдэг өрсөлдөх болсон тийм. Тий, танах хэдэн лайктай байна? Тэгтээ ганаа 80. Оо, дүү хангалттай өрсөлдөх шүү. хангалттай явж байгаа. За За, ингээ видеоны live видеоны description адилхан байна. Адилхан байя. Тий, адилхан. Бүгд Түр ингээл та бэлэг хочих гээд байна. ингэж. Late night орсон чинь гинтийн бэлэг нь юу байсан гэж аарц. Тэгээ би late night орсон ч гэхэр ч сонир болж. юу кё? За, live руу гараад description бичих хэсэгтэй. Молпедиагаас гарлаа гэж. Мико тэгэрсэн байднаас. За, бид late night-аас гарлаа гэж хөө. Гэхдээ Хүмүүс За, зүгээр ингээ амар сериус мэдэгдэлгээл явчихдаг. За мэдэгдэлгээл явчих. анхааруулгын тэмдэг мөрөнд нэг одоо нэг томоор бичиж бичээ тий. байгаа шүү дээ. Кириллээр. Урталтаа нэг 3 анхааруулгатай тэр нэг улаанаар нөгөө айкон. За тэгэнгүүт эможи ашиглав. Эможи нөгөө нэг тийм анхааруулгын тэмдгийн эможи байд. Тэр хараач улаан наарч. Наач айгуу. За энэ бүр амжилттай айгуулт юм шүү дээ. За ихлэх юм уу? Урталтаа за одоохон би за за. Live хийж дуусныхаа дараа пост үлдээ шүү дээ манайхан пабликаар. За энд үзэж байгаа манай танхимд үзэж байгаа үзэгчид бидний лайвыг яг дэмжмээр байгаа хүмүүсээ шеэрлж өгөөрэй. за дэмжээрэй. Шири. Ганаа зүгээр оролцсон байднаас тэр цааш. Хамт зэрэг дараа шүү. Окей. Дараа. За байжаарай. Би нааша хараадах юм. Камер руу харуулаа. Хаашаа. Дарах уу тий. Оо, камер арччих. Бас өөрөө том пэйж шеэрлж хэлж байгаа юм шүү. За. За. 3 2 1 эхлэе. Юм ярина үстэй. Би одоо лайв нэг хийд за. За, Hi guys, I'm Ганаа. За ингээд бид нэр хүн орж ирж байна уу? Чи дэлайт явж хэлж байгаа. Хүн орж ирж байна уу? Яана шеэр. За тэгэхээр guys ийм болсон маргааш сонгуул болох чинь сонгол болсон чинь за манай нэвтрүүлгийн шинэ дугаар бичих гэж байна. YouTube дээр миний 3 guys за тэгэхээр ийм би late night орж байгаа байхгүй чи ингээд ганаас хийж чи бинүүд амар суг гинэ. өнөөдөр ийм хүмүүс орж
байгаа. сайн байцгаана. Би ингээд молбитгийн нийтлэл late night гэж дурсаж байгаа юм. Ингээд шеэрлээд өгөөрэй. Мянга болж байгаа. би iPhone авах. iPhone авах. Би мянган хүн үзсэн. Гурван тус яг хамгийн сүүлд мянга хүн үзсэн. Яг iPhone бидэхгүй. Гэтэ 800 яа болчих. Мянган хүн үзсэн би хоёр Комент хийсэн манай. Манай хүн би late night гэж 182. За одоо цөөхөн. Нэг. Оо хурцуу. 1000. Харин. Оо за. наач За баярлалаа. 200 гарч. Чиний хэдий? 400. Арайч Тэгтээ бүгд баярлалаа. одоо Юу гэж та бүхэн Аз би одоо late night орж нэг их гисэж Молбитээ болон late night дээр зэрэг лайв эдгээр авиастай орж байгаа. хүмүүстэй баярлалаа. Мони лайв гэсэн үстэй. Энд чи гараа өөрөө гараа бийж мэдээж микрофон хамтдаа. Яг манай уусаа Энэ нэлээд сонирхолтой дугаар эргэлзэхгүй та бүхэн манай Facebook хуудас болон YouTube channel-ыг дагаад манай За энэ лайв хадгалангууд хитэн юм шиг. late night үзээрэй. Late night оржийн дараагийн дугаараа. Hey, hi. Мико. хүй сайн уу. Микогоор рекламдуулмаар мерчендайс тэрийг хараа л да. Оо нэрээ сайн манай атак 300 хүн үзэж яг ялагдсан ч гэсэн өргөжлүүлээд Би үзэж байгаа хүмүүс нь бүгдээрээ бас late night Атак Miko энэ дээр subscribe дараад. Эмо зогсолтоор мерчендайз гаргасан байна. Ийм тэгээ бэлэг өглөө. За тиймдээ гэдэг нэртэй. Тэгээ атакийн өөрийнх нь Facebook хуудас болон өөрийнх нь профайл руу бичээд энэ подкастыг худалдаж авч болох юм биш үү манайхаа. Хоёр өрөөгөл Молбитээ late night Өрөөгөө. хамгийн Үнж 300 үзэгчдэд маш их баярлалаа. Хайр шүү. За 1400 Шинэ дугаараар удахгүй уулзцгаая. Баярлалаа бүгд. 450 баярлалаа. 14000 үзэж байна. Татах ч шүү дээ ингээд. Оо мэдсэн бол осож чамаа гэвэ. шинэ дугаар удахгүй гарах нь байна. Бүгдээрээ баяртай. За бүгдээрээ видеого постлчаараа. За тий. Баяр хүргэе. Молбит яалч хүчрхэг юм байна. Гайхалтай. За энэ тоглоомд ялагч болсон. Шагналын бүгдээрээ камерны ард түр ярьцгаая. Молбитгийн багийнхандаа баяр хүргэе. Хит хүрсэн байгаа нэг. 460. 469. Манайхаас богоо 300 гаруй хүмүүс үзлээ. Тэгээд та ядаас үзчихсэн. Та нарыг харсан шүү. Баярлалаа. Тэгэхээр энэхүү лайв батл тоглоомонд Молбит илтийлүүрхэж хойчлоо. Бидний хол багт бидэнтэй хамтарч ажилласан Unitel давхар бэлэгтэй дата хүрд урамшуул 3 удаагаар зарлаж байгаа урамшуулалт бүгдээрээ бас хамрагдаар Unitel хэрэглэгчд маань 1.5 ГБ дата та аваад утаснасаа аваад Unitel аппликейшн ашигласан ч болно, мессеж бичээд авсан ч болно. За тэгээд өөр аппликейшн дээр дамжуулаад авсан ч болно. Тэр болгонд танд линк ирнэ. Тэр линкээр ороод нэвтэрч ороод өөрийнхөө азыг үзээрэй. Маш том том бэлгүүд байгаа. Өнөөдөр тэгтээ бид нар яг те гейминг дата мата мөөгөө болж Жижиг бай. 200 төгрөг авлаа. Мико тоглолт шүү. За тэгээд тийм лөө. Баярлалаа. Бидэнтэй хамтарч байсан Unitel-д баярлалаа. Молбитийн багийнханд бүгдэнд нь маш их баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье та бүхний зорилгуудад түрүүн бас ярианд дунд гарч ирсэн зорилго. За тэгээд таны бас удахгүй гарах гэж байгаа шинэ клипэнд Баярлалаа. Мони та хоёрыг хамтарч гаргаж байгаа юм тий. Тэгээ Мони ер нь бол миний продюсер. Аа. Миний Миний одоо нэг л ороод миний гарч ирж байгаа артист баггүй. Ганаал болохоос биш шинэ гарч ирж байгаа артист. Миний артист. тэгээ ганц шоу шал ондоо л юм ба. Тий амар. За тэр яг одоо би шүү. Яг бас нэг дөрөөсгээгүй шүү. Тэгэл бас дөрөв дор ингээл ганцхан шүү. Ингээд тэгээд аим ядаргаатай дөрөв. Яг өөрөөрөө. Тий. Яг одоо яг миний дотоод юу. Аа. Би Маш их баярлалаа. Молбитийн хамт олон маш их баярлалаа. Үзэгчдэд баярлалаа. Хэсэг хугацааны дараа бид дараагийн цоошин зочдтойгоо эргээд энэ бүдэн дээр уулзах болно. Уулзцгаая. Late night нэвтрүүлэг үргэлжилж байна. Нэвтрүүлэгт эргээд тавтаа морил үзэгчтэй. Та бүхэнд нэгэн сонирхолтой мэдээ дуулгах гэж байна. Энэ бол Шинэ цагийн комеди нууц товчоо нэртэй ном нээлттэй хийсэн байна. Монголд комеди урлагийг хөгжүүлж байгаа залуучуудын нэгэн төлөөлөл болсон эрхэм энэ номыг орчуулж та бүхэнд хүргэж байна. Тэгээ энэ бол
Комеди урлаг ялангуяа сүүлийн жилүүдэд манай Монголд хүчтэй хөгжиж байна. За түүнээс хувь нэмрээ оруулж байгаа олон мундаг залуучууд байгаа. Манай нэвтрүүлгийн хойморчос өргөдөж явсан олон хүн байгаа. Тэдгээр хүмүүс комеди урлагийг сонирхож байгаа залуу үедээ дүүнертэй. За тэгээд контент бүтээж байгаа хүн бүхэнд зориулан шин цагийн комеди нууц товчоо нэртэй энэ хүн номыг гаргаж байна. Та бүхэн энэ хүн нууц товчоог шимтэн уншиж анхааралтай хичээж суралцаад бүгдээрээ хошин мэдрэмжээ нэмцгээгээрэй гэж уриалж байна. Лейт найт нэвтрүүлэг та бүхэнд зочдоо эхний зочдоо хүргэж одоо үдсэн бол одоо шинэхэн зочид өргөдөн ирж суухад суудлаа эзлэхэд бэлэн болсон байна. Энэ бол та бидний таних Mall Boys хамтлаг өгдөн авцгаая. Yay! Whoa! Namaste. Ой, энэ арай болох баг тий. Тамилж болдгоо юм. Тавтамар. Mall Boys, yeah. What's up, man? Cheers. Yo, MC Altak in the house. Cheers. Та бүхний өмнө сая Molpedia контент бүтээгчд ирээд ороод явлаа л да. Тэр хэдийн талаар ер нь мэдхүү. Тэднийг юу гэж боддог вэ? Яхаа тэгэл амьдралын төлөө хичээж явж байгаа л бүтээч. Нэг үнэтэй гэж. No, okay. Би ингээ хаяа ингээд орж гараад. Yo, I'm back. Yo. Okay, арх байна уу гэж. Арх байхгүй мөн нэрээ. За. Дуулах юм уу яах юм? За. Баярлалаа. Танай хамтлагийг хоёрхан дуутай байхад Facebook-оор нэг хамтлаг, нэг байгууллага шинэ жилдээ бас өргөдөж оролцож дуулаач гэж санал ирсэн байдаг. Тэгээ тэр саналыг яг хэрхэн хүлээж авч ирсэн бэ? Тийм билүү? Хэдэн онд юм бол? Тэгжил үү нэр? Би байгаа юм шүү дээ. Би дэж шиг. Оо нэр энэ үгч сүүлд ирсэн шүү дээ. Чи нодны орж ирлээ тийм? Yo. За хамгийн сүүлд тэр нөгөө вууларсан билүү тэнцээ нэг ингэж яриа өгсөн юм байна. 19 онд тэрнээс хойш гарч ирээгүй юм байна. Баярлалаа. Урилга хүлээж авсан баярлалаа. За. Зүгээр. Одоо ер нь байгууллагууд шинэ жил дээрээ дуулаач гэдэг санал ирдэг үү? Ер нь бол ирдэг. Тэгээ бид нар чинь шаалтилтаагийн штэ ингэдэг өө тийм үү за болио л гэдэг. Гэтэ энэ жилээс ерөнхийдөө тийм зөөлөн дуунуудаар ер нь энэ жил алыг гэж бодож байгаа. Хувь хувьдаа нэг байр авд юм билүү? гэж бодож байгаа. Амжилт хүсье. За яг баярлаа. Анх хамтлагаа байгуулж байхдаа одоо Mall Boys тийм жинхэнэ хамтлаг болоод тайзан дээр дуулах чинээд хүртэл одоо төсөөлж юу? Тэгэл одоо ер нь бол төсөөлсөн моллоо уйлаа угаасаа сарын дотор сая бивс авчих гэж бодсон тэгэл хүрсэн шүү дээ. Аха. Тэгээ одоо нэг хандлт мандалтад нэг тийм анхаарал өгөх шаардлага байхгүй. Бидэд бол аль хэдийн хүрсэн. Сүүлд нэг тэр ганаа ганц чуу гэдэг нэг дуу гаргасан байлээ. Бас яг уу нэг зөөлөнд явж илээ. Тэр хүмүүсээр яасан муу явд ингэж илээ. Йоо аль 4 жилийн өмнө та нарыг баг Gmail нэгээг байхад бид нар сарын дотор сая бивс авч илаа. Тэгэхээр хандлт битгий яар. Тэг хүсвэл боовоо гаргаад авчих штэ тэр чинь. Танай хамтлагийн одоо бидний хэлгээр одоо халтуур гэж их яригддаг те. Танай хамтлагийн хамгийн өндөр одоо дүнтэй хөлсөөр ажиллаж исэн ажил хэдэн төгрөгийн үнэтэй байсан бэ? Авцуураас 5 шар хүртэл таксинд явж исэн. Юу яриад байгаа юм бэ? Гүй. Дууны халтуур шүү дээ. Яа бас магадгүй танай хамтлагийг өрж дуулах сонирхолтой хүмүүс үзэж ивэл те. За 2 сая дуулнаа тий. Очоо сайхан 30 минутын перформанс хийгээд бүгдийн зүгээр нэрээ хинтэн удмаараа тэр чинь бэлдээд өгнө. Тэ? Бүгдийг чинь сайхан сэрлийн хөдөлгөөд аа. Тэгээ сайхан цөв идүүлээд тэгээ дараа нь орцооруулаад
Тэгвэл одоо кодыг хамт хэлж өгдөг байгаа шүү. тусгай үйлчлэгийн алтагийн. Хажуу харин орцнуудыг ихлэ судалж кодыг мэдчихэд орж ирээд хэлдэг. Гэтэ одоо энэ талаар тэгээ орцсон. Нууц. Одоо тэгтээ цаг үе ондоо болсон шүү дээ. Тэгэл буудал гэж байна. Тэгээд орцонд бити шаалцаарай. Бид нар бас буруу зүйл заасан байлээ. Тэр 17 онд нэг хэсэг буудал бүр хоосроод тэгээд бид нар шүүхт өгөөд Та нар орцод уриаллаа гэдэг. тий. Тэгсэн шүү дээ. Тэгээд тэр чи яалаа. Буудал болон дэм буудлуудын тийм холбооноос тэгээд гэсэн. Тэгээ бас орцны тэр юуны сөөхөнд даргууд бид нар шүүхт өгөөд бас. Бөө юм болсон шүү дээ. Тэр чинь тэгээд тийм би ямар гарч ирэх шгөрх юм уу ганаал тэгээд явсан да. 4 жилийн өмнө. 4 жилийн өмнө шүү дээ одоо. Вис асуулт асуучихсан. За. 4 жилийн өмнө танай хамтлаг Монголын хип попд цэг тавьсан. Тэгэхээр яагаад заавал цэг тавих болов? Одоо тэгээд Үүслүүлэл ах юм уу тэр одоо тийм хайрын дуу. Тэ? Тийм үстэй ганаа нэг хэлдэг монич гэсэн. би бас тэгж бодож байна. Тий. Монголын хип попыг өөрсдөө эхлүүлээд тэгээд цэг тавьсан тий. Үгүй угаасаа эхэлсэн явж исэн байгаа шүү. Тийм үү. Хаанаас эхэлсэн? New generation. За Тэгээд хайрын хипхопуудыг та нар мэднэ дээ. Тийм үстэй. 2000 оны. Тэггүй яг хуу тэгээд бидний бас нэг явжлал л доо. Бүх хайрын дуунуудыг л эцтэй бүгд шаалцыг гэдэг. За бид нар тэгвэл шууд шаалцыг л дуулж ил та. Тэр нэг одоо болд ахын дуу чинь юу вэ? Заахын ч бас хайшаа тий. Тэнгэртоны болдын тий. Тэгээ тэнгэрлүүдүүл юу ч гэлдэг үлээ тэнгэрлүүдүүл хос далавчаараа тий машин цугаа явъя. Тэнгэрлүүдүүлнэсээ за. Тэгээ буудлаа орё гэж байгаа. Тэнгэрээс цэцгээр бороор уулъя. Үрийн шигний цацсан яал гэж байгаа шүү дээ. Хаалгач чинь чамайг дотроос нь төгжий тэгээ юу лээ? Тий. Тэ сүүл Украина бас юу гэсэн байлээ? Маргааш хамт аяа. Үүнд ямар ч хайр хэрэггүй шүү дээ. Секси цгээ ялуу анаал гэж байна. Окей, санааг мартаарай. Тий зүгээр тий. Тэр бүгд сексэлтэй эцээ. Зүгээр тэрийг шууд хэлсэн. Тэгэл тэр үедээ бас нэлээд хилан болсон. Сэтгүүл дээр хүртэл гарч ийлээ. Мониторинг буюу money. Мөнгөний money биш. Мониторингийн money. My nigga. Мама. My miga. My chiga. My эйга. Эшэ нига. Money-гийн үед хамтлагтаа ер нь та голчлын ямар үүргийг гүйцэтгэж байна? За янз бүрдээ үг бичиж орно. Тэгэл продюс хийж орно. Тэгэл Дуулна, үглэн. Дууны найруулгын тийм бүх юмыг л эндээ манай бас гаргаж өгнө. Тэгэл продюсер, номер 1 продюсер. Би бас хаяа продюсерлнаа. Хаяа яах вэ тэгээд. Хамтлагийн хамгийн залуухан гишүүн кафен дилер хатна. Сүүлд кафен дил хийж байна. Наа чин тэр зах зээлээс юу холдсон. Цэвэр уран бүтээлч болж ирсэн. уран биш. Уран биш бүтээл. Одоо нас ихтэй уран бүтээл гаргана. Одоо уран биш гэдэг хар хүмүүс нэрэнгээс уран биш гэдэг. Тэгтээ хүмүүс уран биш бүтээл гаргаач гэж нэхээлээд тэгээд одоо уран биш бүтээл гаргах бол уран бүтээл гаргахаас илүү хэцүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Баярлалаа үзэгчдээ. MC Alta Грэпер Гана, кафен дилер хатна, мониторинг буюу money-нар нэвтрүүлэгт оролцож байна. Хэсэг хугацааны дараа late night нэвтрүүлгээ туслах тайзан дээр бид тав эргээд ирнэ. Ямар сюрпризтэй эргээд ирэхийг та бүхэн туудахгүй хараарай. Яа. Эргээд ирж байна. Өнөөдөр бидний танд Mall Boys хамтлаг 2 гишүүн өөдөөдөөсөө хараа суусан байгааг харж байгаа. За удахгүй дараагийн 2 гишүүн бас ирнэ. Үнэн хэл эсвэл уу гэдэг тоглоомыг тоглох гэж байна. 2 гишүүнд амжилт хүсье. Бидэнтэй хамтдаа кафен дилер хатна, мониторинг буюу money. Асуултууд бол ер нь бүгдээрээ л ойролцоол байгаа хэл та. Хин эхлэх вэ? За money эхлэхгүй. За цуглах юм одоо. Чи бид хоёрыг хин мяарэ первэ гэж. Мэн моштой. За би. За баярлалаа хариулт өглөө. Хатнагийн хэлж.
Чи миний юуг өөрчлөмөр вэ? Ямар асуудал шиг юм бэ? Хараа миний юу ч чамд тарагддгүй. Одоо би хариулж өгөх үү? Хатнагийн юуг өөрчлөмөр вэ? Хатнагийн нөө. За өндөр л болгоо дөө. Би явлаа. За миний хэлж. Моник хэлж. За. Одоохон дуугаагүй явж байгаа манай хоёр. За чи. За хэрвээ би эмэгтэй байсан бол чи надтай сэтгэх байсан уу? Би эзэж өөрөөсөө өндөр эмэгтэй хүнтэй сэтгэж байгаагүй. Сахарууд байна. Чи надад хайртай юу? Тийм бол энэ гурван үгийг хэл эсвэл шот. Байж та би өөрөө уншаад юм. Би чамд хайртай. Гэж хэлэх юм уу? Тий, үнэхээр одоо хатнаа хайртай болсон. За би чамд хайртай. Тэгээ Мони надад энэ үгийг угаасаа юу н хэлдэг. Оо, сайхан харилцаа. Моник хэлж. За. Чи миний төрсөн өдрийг мэдгөө. Маргааш. Маргааш миний төрсөн өдөр. Оо, 6 сарын Ямаа 6 сарын 9. 6 сарын 9. Окей. сүүлийн асуулт. За. Би чиний хамгийн сайн найзуудын хэдэд байгаа вэ? Ямар муухай асуулт. Яг зүгээр. Нэг тоо хийх юм шиг шүү дээ. Тоол хэлэх юм шиг шүү дээ. Бодъё. За тэгээд гэж. Бас миний яг дээр байгаа хүмүүс дуурайт хэллээ. За тэгэл дуртай тоогоол хэлчихдэг. 7. Би өдөөд чирч байна. 7. Түвш тэр харьцаач гэж таамаглаж байсан тийм. Баярлалаа. Нэвтрүүлгийн багийн зүгээс Мобай самтлагийг шууд 2-2-оор тааруулсан нэг шот уулгүйгээр үннээ хэлцгээлээ. Маш их баярлалаа. Моник хатна. Мобай самтлаг үннээ хэл эсвэл уу нэртэй тоглоом дараагийн хуваар MC Алтак Эрепер гананаар ирсэн. Эрепер ганаа. Яа. Хэн эхэлж late night show. Yes. За. Тавих байна уу? Сонсохгүй шүү дээ. За тавих би муу шүү. Тийм ээ. Хэн эхлэх вэ? За. Чи хэлэх үү? Хэлэх үү? За найрахаас надад үгүйсэ. Би эхлэе. Чи. Хэн нэ? Дүүн 1 2 3 4 5 6 7 8. 1 2 3 4 5 6 7 8 9. За чи юм байна. Энэ шудраг систем байгаа шүү. тийм байна. Үнэхээр шудрах. Миний байнга хийдэг ямар өгдөл чи хамгийн дургу вэ? Канагийн дөрөөс хариулах уу? Болно. Hi guys. Гэ юм уу тиймэрхүү дүр тоолох болохоор алтааг дандаа амар эсэргүүцдэг. Амар хүн дээр туцаж авдаг. Би тэрэнд амар дургу. Тэглээгээ чи гомоо авахгүй шүү гэдгийг хэлэх чинь. Тий. Эй. Одоо би юу? За хариулсан. За хариулсан. Би уух байсан шүү дээ албаар. Барцсан байна. Тэг яах вэ? Хариулсан ч гэсэн бас нэг чинь нэг. За. Энэ бол оролцогчийн өөрийн хүсэлтээр За би зүгээр шимээл байж ин дөө. shot. Гэ төлөө яг хоо. За. Хөөөр дуугаа сайхан байна. Окей. Чи надад санаатаагаар мурж байсан тохиолдол байгаа юу? Байхгүй. Ийм асуулт уу? Харин Алуу торог наадгаа. За өмнөөс нь би уучи. Та энийг л ууч. За окей. За. Юу? Санаат одоо чинь найз нь имлэг явахаар боллоо гэдэг ч юм уу тийм маягаар зүгээр өгөөд өөр юм хийх гэж явах та. ер нь битээр чинь нэг тийм яг шууд л ярьсан. Шууд ярьчих тийм үү? Тэгмээр юм. Очмооргүй. Бид нэг ажил хэргийн. Тийм. Очмооргүй дөө очмооргүй ингэ шүү Чи хэлж. яг тийм байна ингэж ингэж Ажилтай байвал ирнэ. Ажилгүй байвал наа чин тий. тийм нэг шалтгаан ерөнхийдөө бид нэр тоолчихдаг. Зүгээр яг үнэ л хэлчихдэг. Энэ дотор гэхдээ өөр илүү амар хэцүү асуудал байгаа юу? Алтаг одоо миний ягаад баярлалаа. алтаг миний унтсан бүх октодыг таних шүү дээ. Одоо янз бүр байх тустай юу? За таны асуулт. Оо. Окей.
Юугио ингэж Тэр нөгөө яамаа ярьж болохгүй шүү чи юу. За. Чи бид хизээ хамгийн томоор муудалцсан бэ? Хиний буруу байсан бэ? Хизээ муудалцсан. Ойлооч муудалж ирсэн юм уу? Тэр нэг сүүлд нэг шинэ жилээр дуулаад нэг чи нэг 2 сая төгрөг илүү авсан да. Тэр л юм бах та. Тэр юм байна л да. За тийм. Тэр нэг апуугийн юм дээр тийм. Тэр чинь чиний буруутай чи хулгайлж байгаа юм чинь. За. Бас ноостор. Тийм ээ чи энэ мөнгө тийм. Юус энэ 8 сая дууссан тэгээд би харин дундаас нэг хүмүүс. Энэ надад 6 сая гэж хэлж байгаа байхгүй. Гэхдээ надад 3-ыг өгч байгаа. Би өөрөө ингэ 5-ыг авцсан. Нэг тийм муухай басан баа. Тэр яг уу ямар нэг юм бас сүулт бас илэрдэг юм байлээ. Үнэн бол хизээд илэрдэг. Тэг үнэн янз бүрийн хэрэг бол хизээж хуушурдаггүй тэгээд бас мэддэг юм байлээ. Бас хаанаас хүртэл чихтэй гэдэг бас үнэн үг байлээ. Тийм. Гэтэ би тэр эвлэрсэн. За, үнэлсэн баярлаа. Хамаа. Чамд 100 сая төгрөг өгөөд оронд нь надтай насан туршдаа юу ч ярихгүй бай гэвэл чи авах уу? Авахгүй. Come on, чи зүгээр авал та. Тэгээд шалах юм. Үгүй зүгээр авна штэ. Тэнгүүд ойлоо буцаад энгийн дүртэй ороод уулзж болно штэ. Тийм штэ. За зүгээр авлаа. Хамгийн гол 50-ыг надад өгнө шүү. Эсвэл 50-ын 48 өгөх юм уу? Дахиад 2 сая авах юм уу? 20 саяар мөрнө. 60 сая гэж хэлэх юм байл та. Окей. Oh. Чи миний унтаж байсан хүнтэй чи унтаж байсан уу гинэ? Oh my god. Миний бол чи вит ярих л тоо. Би ялтгийг жилсэн хамаагүй шүү болно те. Тийм үү. Окей би торгуулъя биш ээ. No, би хариулъя. Тэгингээ бас торгуулъя. За уртгаал уу штэ. Одоо торгуул гэвэл нэмэх юм уу? тий нэмэхгүйгээр хоосолж байгаа торгуул орж ирнэ. Тийм үү. За хариулчих юу. Би бас нэг бас энэ телевизийн өмнөх юм ярмааргүй л байна. Танаач телевиз юу лээ? Телевиз зурагтаар бас компьютероор гар утсаа. За тэгвэл манай дандаа фэнүүд л үзэх юм ба штэ. За байж юу илээ? Чам санаж байгаа юм байна уу? Надаа байхгүй. Чам санаж байгаа юм байна. Би нууцаар одоо яасан байж магадгүй баха. Нууцаар л та. Ухвал байж магадгүй. Харин тэрийг нь хэлэхгүй шүү дээ. Өөр Instagram-ийн доор нь биччихөө гэж. Одоо доорой. За эхлээд алтааг дараа нь ганаа. Тэгээд дараагийнх нь таа гэж. Дараагийн таа орж байгаа шиг гэдэг. За байхгүй ах уу. Бид чи хоорондоо тийм юм уу байхгүй. Байхгүй юм уу? Байхгүй вэ? Мэдээлэл ширэлцдэг л дээ бас. Хөөе тий шэрлээ. Хөөе ганаа энт яаж чадахгүй шин тийм. Тийм үү. За хариуд нь би чамд үл энийг л энэ бас тийм юм байлээ. За. Ямар ч сан аль нэгт андууд болохгүй төлөө гэлтэй бит. За. Найди тий? Энэ гэхдээ үдчихэж байгаа хүнд нэг тийм анд байлаа. Бага. Яагаад тэ нөгөө. Хатнаа бол биш шүү. Ер нь манай crew тунд байхгүй ямар ч сан тийм үдгч тунд нэг байлаа. Чамтай хамт уу? No, би тийм групп янз бүрийн хийж үзбайгаа би бас тийм мэдэж байна. Би цуурж үзээгүй шүү нэрээ. За баярлалаа. За окей. Хамгийн сүүлийн асуулт гараа гээ. Би л окей. Бүр чи одоо ингэж юм уухаар ингэж яриалаа. За дараа нь цагаа яриа заяа. Чи нөр хэнийг шаасна уу? За окей. Боди. Окей. Юу удаа даа. Миний уруул дээр ус ишэл 3. No. Миний уруул дээр үнс эсвэл 3 шот. Яа! 3 шот. Окей, 3 шот. Seriously? Итгэл нөө. За окей. Come on, чи бол гей биш зүшаа. Shot. Окей, алтагийн гарцгаа. Мэн. Ямар энэ над дээр тараагүй. Над дээр таасан би уучлаа л та тийм. Үнээрээ юу? Игний шат. Ой, юу яа. Алтаг юурээс уудаггүй байхгүй юу? Манай манай молбойзын уудаггүй 2 хүн байдیں۔ Моны алтаг 2 дээ яг хаа. Тэг 3-ыг уусан чадаж нэг шахах юм уу? Чи яг хаа. За туслая тэгвэл шеэрлээ л та тий. За би талыг авъя за. Тэгээд үстэжтэй л юм аа. Го. Тэрний орд энэ. Тэгнэгээд чи гей болохгүй. Ой энэ LGBT хүмүүс яг үү шүү зүгээр те. Have fun. Just enjoy. Suck my dick шүү. Саний асаар миний жон хорны байгаа. Хорны. За шот ацгай. За хөөе микроны татдаг юм уу те. За. Телевизээр бас болохгүй бах. Дуусчих яах вэ? За энэ бол амар том зориг би алтагийг мэдчихээн. Алтаг юм ууж байгаа. Ходоодны хорд адартай. Гүү үү? Биш. Хандуурч байна. Би. Биш. За хамаагүй.
Окей. Би бол нэг таталтаар шааж чадахгүй хаа. Энэ бас амар чанга байна. Рэпер Гана, MC Attack. Үсцээгч гэсэн үнэхээр сайн найзууд байлаа. Лейт найт нэвтрүүлэг туулахгүй зочин хамар дээр эргээд ирэх болно. Таагүй юу? Эргээд автоморил Молбой хамтлаг Late Night нэвтрүүлэгтэй хамтдаа байна. Монголын хамгийн анхны Tonight төрлийн шоуг та бүхэн эхлүүлж ирсэн л да. Monster Tonight Show гэж. Tonight Monster Show. Tonight Monster Show. Monster Show тий. Tonight Monster Show. Хэр удаа үргэлжилсэн бэ энэ шоу? 10 дугаар л гарсан да. 10 дугаар. Тий 10 дугаар тий. Ерөнхийдөө фейлдсэн. Амар олон зүйл рүү хувирагдсан л та. Тэр үед анх надад Эрик Дан шиг зүгээр хамаагүй шаа вова гарга марга гэлтгсэн. Тэгээд би хүү окей гээл тэгээд арай гараагүй л дээ. Тэгээд явандаа арай чанга байна. Жохон зөөлрий гээл. Тэгэл зөөлрөл за бүр зөөлрий гэсээр хагаад баг ингээд би баг өөрөө мэдээл өөрөө ингээд яадаг болсон. Тэгэл за ямар ч 10 дугаараа дуусгаал болий доо гэдэл хоёр талаас ярилцаал тэгэл дуусгасан да. Ер нь иймэрхүү шоуг ямар хувь? Бэжгүй шүү дээ. Эхнийх дээр бас гинжин M2-ыг бас арай л шаардсан. Тэгээд тэрнээс хойш хүмүүс бас зааш харуулах юм ерөөхдөө жоохон айцтай. Тэгээд амар бэлтгэлтэй зөөлдүүлж бас нэг зөөлхөн шааж байгаа шүү гэж бас харуулах гэж бас зөөлсөөр байгаа. Тэгээд зөөлн хатдаг байд яг юу л мэдгүй дээ юм бас. Тэ. Ер нь амар тийм бэлтгэлтэй явсан бол уулан дээр айгүй би одоо бол хаяа санд буцаад бас нэг энэ ширэн дээрээ гараад одоо энэ ер нь лайтад хийж байгаа энэ жил байгаа юм чинь Монголд. Өөр байхгүй нөө? Ер нь тэгээ гарч ирж байгаа шүү одоо энэ төрлийн шоу тий. Төгшөө. Нааха. Манай шоу ямар хөө санагч байна? Яах вэ тий? Яах вэ чинь бас гоё тайз мэс тийм ч юу Улаанбаатар буднигийн юм уу? Бууд юм ээ? Ингээл тийм. Ажиллана шүү. Гоё юм байна. Нэг. Тийм ээ. Шүү. Гоё нөө одоо орж ирч муусан ч сайшаа. Дажгүй л. Танаа хамтлагийн Монловд их юм ширүүн үг хэлж гарч ирсэн л дээ. Яг тэр үгийг ингээд маа хилээл гараад ирэх гэж яг гарч ирэх гэж хахад эвгүй байсан баг. Яг тэр дуу хийж явах. Тайзан дээр өсөл зүгээр хоолой бичлэг студ. Аль нь ч хамаагүй тэр дуу ингээд цацхад те ийм үг хэлчихлээ. Ер нь бол угаасаа яг мэдчихсэн за одоо бүгдээрээ алуулнаа. За тэгтээ тий. Гэтэ бид нар ч молбоо ийц шүү дээ. Хинээ сайхан гэл тэгэл цацсан. Тэгэл угаасаа чихинч юу ч гээгүй гэж. Уран бүтээлчдээс гэж. Гэхдээ Гана нэг лайв тайзан дээр гарсан. Тинчээ дуулж байхдаа ингэж хэлсэн. Би солгоо холоотой гэхдээ хизээч ам барьдгүй гэсэн чинь хүмүүс бүгд ойрлсон. Тийм. Манай дээр ам барьж исэн түүх байхгүй. Тийм ээ. Байх л те. Бид нар Түүх байхгүй бүр эсрэг. Тийм. Ам барьж Үгүй гэхдээ одоо entertainment юм бэ л дээ. Хамгийн гол нь өвдөгчдийг л enjoy хийх тийм ээ. Ам барих тий давхарлаж шаах одоо угсаал байдаг л асуудал байсан юм бэ л дээ. Тэр үедээ мэдээгүй. Одоо миний бас хоол муудж гин үү. Шинэ жилээр халтууран дээр ерөнхийдөө давхарлагаатай дуулна. сануулж байгаа шүү. Гэтэ ер нь хүсвэл шууд дуулж болно. Үнэн жоохон нэмэгдэх байх. 2 дахин нэмэгдээ тийм ээ. Сануулж байгаа шүү. Танаа хамтлагийн одоо та дөрвийн хувьд Моллов дуу та хэдийн амьдралыг хэр өөрчилсөн бол? За нэг жоохон од болоход нэг яасан юм болов? Тос болсон юм бол. Тос болсон бах уу нэг. Тийм. Моллоо мэдэн шүү тийм. Тийм. Ер нь тэгэл те одоо ч гэсэн хаасаагүй явхад би нэг ганагийн дотор байж хахад ингээ моллоо гэх нэг сонсогдсон заяа. Юу болоод байна гэдэг нүд бүдээр нь харангуут ингээ хажуугаар зурж байгаа байг. Моллоо явж штэ моллоо гэдэг тэгж мэгээд тэгэл бас арт түмэн сандаг юм шиг үлээ өөрхий. Нэг та хэд дээр гарч ич нэг хаяа дулмаар л гэдэм үү тэгээд Money бол Монголд цөөхөн байдаг reggae артистуудын нэг. Таны дараагийн шинэ уран бүтээлийг бид хизээ сонсох боломжтой. За 9-10 сар үед цомгоо гаргана. Оо, ойрцсон юм шүү. Хипхоп reggae цомог байна. Тий. Яг гоо бас би ч өөрөө нэг фрилансер артист гэж явдаг байхгүй. Pop дуулна, R&B дуулчин, soul дуулчин, тэгээ хипхоп өгүүлчин.
Эсвэл зохиолын дууш дуулчихна. Тийм. Зохиолч чадна. Регигийн шаан, рэпигийн шаан, Харин би Моныг хилээд байгаа. Чи нэг Лопаиг шаан. бит хоёр дээр аяа хийдэг нь амар хэцүү. Зохиолын дунд аяа хийдэг нь амар хэцүү юм билий. All Town Road чиг тий чи зохиолшаа би өглий гэдэг нэг юм хийгээд л байгаа юм тий. Хотын дөмөр морин дэрэг мэрэгтэй явъя гэдэг. Аяа нь олдохгүй тий. Аяа л холбогдороо үзчихсэн. Аранжировчд нөгөө чинь яг зохиолын дууны аранжировчд зохиолдог тустай хүн байдаг юм байл л дээ. Тэгээ тэрэн дээр чинь одоо snare тэрэн дээр нөгөө trap snare энэ төр өгч мөгөөл kick энэ төр өгч мөгөөл тэгээд нэг сонсох зохиолын дуу тэгэнгүүтээ trap хэмнэлтэй л байхгүй. Тийм тэгж бас нэг яа гэл. Манай энэ хууг нь урлаг юм. Хууг нь. Тэгээ урлагаасаа зүхтаагаад идэв. Ямар сайн дээр тэр ганаагийн нөхөр нь нэг хөө ээжээл юм ихгүй бол намайг продюсер би гармаар байна гэсэн чинь энэ хоёр гэрээ хийгээд одоо ганаа нь бас цом гаргах юм бол энэ хоёрын цом нэг өдөр гарна гэсэн. Оо, сайхан мэдээ. Ажил төсөө. Like a Bird чамайг дайли нэртэй соло дуунуудаар бас олноо танигдсан. Дайли гэж би Мондод болсон шүү дээ. Аа. Судлалдаа. За Би Tonight Monster Show-ийг судалдаг байсан шүү дээ. Би тэр нэг Экул ахыг те нэг мим явдаг байсан. Бүр дуудуулж ирсэн шүү дээ, тийм. Чод одоо намайг дуудуулж чадахгүй байхгүй. За тэгтээ бол Экул бол яг би хамгаалагч байсан. Би хамаагүй битээ. Тэгээ одоо бид нар бол би хамгаалагч. Алтан биднийг хамгаална. Маа чинээс хөрсөх гарч ирж байгаа. За хамгаална даа. би асуулт руу буцаад орох гэсэн. Кафен дилер хатна. Монголбой хамтлагт орох гэж юу хэр удаа явсан бэ? Хэцүү бай. Наад мөдөр хоош өрөөд сууж байгаа л орсон шүү дээ. Хамттай юу? Үгүй Монитой. Тэгээд би бас санаж байна. Энэ хоёр зүгээр групп чатан дээр хөөе дуу ихэн байна уу? За би байна гэсэн энэ хоёр болцоо маргааш нь баг гарцсан шүү дээ. Тийм. Манайх дуу үйлдвэрлэж би ойр дуулаг болохоор энэ хил ам. Манайх бол дуу үйлдвэрлэнэ. Яг л апо мэт. Итгэхгүй байвал харах уу байна гэж байна. За сайн би. Миний хаяа ингээ буцаад. Ааха. Ингээ юуруу орох гэдэг юм энэ сүүл холболт молболт руугаа. Боо хөхөн байна гэж байна. Та бүхэн өөрсдийн уран бүтээлийг одоо дуунцар уран биш бүтээл гэх мэтл нэрлэдэг л дээ. Тэгвэл өвлийн уянга дуу жинхэнэ одоо чанартай уран бүтээл болсон юм шиг санагдсан. Өвлийн уянга дуу дуунцар юу вэ? Уран бүтээл дуу. Уран биш бүтээл биш үү те? Яалаа зохиохдоо юу гэж ярьсан? Ингэсэн. Би Монголын даа юу байсан? Нэг иймэрхүү дуу гэдэг. Хэлэхгүй vibe та дуу гэдэг. Тэгээд тэр нь болохоор яг зүгээр юм хүмүүс өглөө ингээд орой ажиллаа тараад явж байгаа. Тэнгүүт юм зүгээр юм тэр нөгөө видеоны дүрсэн дээр юм хотын амьдрал, ер нь хүний амьдралын тийм дуу хийгээд гэсэн бохоггүй. Тэгсэн чинь ингээл тэр чинь ингээл тус тусын үгээ бичиж байгаа шүү дээ. Тэгэл нийлсэн чинь хайрын дуулсан шүү дээ. Тэг яг таарсан. Яг эхлэл дунд төгсгөл гэж таарсан байхгүй. Тэгэл би яг тэг бас клипийг яг амар нарийн би тэр үед урт өстэй байсан. Тэг яг үсээ ашиглая гэж бодоод клипи хойноос нь урагшаага хийсэн. Одоо эхлээд урт өстэй үедээ салж байгаа хэсгээ, дунд өстэй үедээ үерхэж байгаа жижигхэн байгаа үсэн дээр танилцж байгаа хэсгээ гэдэг амар тийм сэтгэл гаргасан клиптэй бас тийм нэлээд тийм юу бас зовсон клипи. За яа хойноос нь урагшаа гэхээр үс чинь клипнийхаа турш ургасан юм уу эсвэл багассан юм уу? Би багасгасан. Зүг. Одоо би чи юу яриад байна? Би урт өстэй байгаа шүү дээ чи. Чи урт өсөн дээр би ингээд салцсан даахгүй те ингээд би чамайг санаж ийн гэ тэ. Дунд үедээ тэгээ би хоёр удаа цуцсан. Тэгээд гизгээ ахуулаад нэг энгийн өстэй олонгуудаа яг тэр охинтой ингээ үерхэж байгаа хэсцэн. Тэгээ бүр багасгаад хамгийн анхны танилцж байгаа хэсцэн гэсэн. Нэг тийм. Тэгэхээр хамгийн сүүлийн үс заслалт бол хамгийн ихний сцен рүү орсон юм байна тийм. Зөв. Тэр гэж их сонирхол юм байл клипийг. Бас тэр клипийг бас тодлон шааж гисэн Китодо баярлаа манай. Йоо шатаа Кито. Кито одоо Монголын клипийг атгаж ийн дөө. Кито болон бас нөгөө мөнгө тулдаг бас өнгийн тавьсан байна. Тийм. Тэгээд одоо тэгтээ Монголын клипүүд амар сайжирсан бэлээ. Маш олон чадварлаг юмнууд гарч ирсэн бэлээ. Тийм ээ. Тэгээд бид нар чинь Молдовоор нэр Монголын клипний бас юуг тавьж өгсөн шүү дээ. Хөөе ингэж клип биж болдсон шүү гэл. Тэрийг бас манай. Чинь бас тий манай талигч. Талигаач залуу хийж өгсөн. Үнэхээр мондөг залуу байсан. Тэгээд бас одоо тэр хүн амьд байсан бол үдээд бас зөндөл юм хийж явах байсан баг. Гайхалтай. Хүндлэг. Тэр өвлийн уянга дуу танай хамтлагийн хувьд цорын ганц уран бүтээл гэсэн үг үү те?
Уран нь Энэ талаар нэг бодож байгаагүй юм байна. Бид зүгээр л монголчуудаар тоглоод хөөе уран биш шүү. Уран биш гинэ гэж зүгээр тоглож монголж ирсэн л тоо. Тэгээ одоо явандаа жихэн болцсон. Ер нь бол бүгд л уран штэ. Бас биш ээ. Өөртөө олчихгүй юу. Сонсоод таалагдвал энэ уран байна. Таалагдахгүй бол энэ уран биш байна. Тэгэхээр яг тэгж үзэх юм бол бүгд л уран болчих واخ л та. Баярлалаа. Монбой самтлаг. Үзэгчдээ хэсгийн хугацааны дараа бид нэвтрүүлгийн туслах тайзан дээр Монбой самтлаг болон миний бие хамтдаа эсрэг ертөнцийн Эрепдимбэ гэж та бүхэндээ уулзах болно. Томодгүй ирээд уулзъя. За үзэгчдээ Late Night Show-нд ирээд тавтаа морил. Яг одоо эсрэг ертөнцийн Эрепдимбэ явагдах гэж байна. Би яагаад энэ зогсож байгаа вэ гэхээр Late Night with Miko хөтлөгч маань одоо яг одоо Молбойзын гишүүдтэй энд эсрэг ертөнцийн Эрепдимбэ гэж байна. Эй. Shout out. За ингээд оролцогчдоо өрөө. Late Night Show-ны хөтлөгч Miko. Yo! Эй. За дараагийн оролцогч өрөө. Молбой самтлагын Эрепер гана. Yo. За ингээд оролцогч нарт ингээд бэлдэх 5 минут сая өгсөн. За одоо ингээд хин төрүүлж эхлэхээ шийдчихв. Хайчулуу давдах уу? Эрепер гана хизээ төрүүлж эхэлж ирсэн юм бэ юм та. Эй. Хүндлэл хөшөө. Хүндлэл үзүүл. За хүндлээ Эрепер гана. За. Монголын хип хопын ертөнцид цэг тавьсан Эрепер ганаг хүндлээ. Эй. MC дөрвчи юу лээ? Юу? Тана Димбэний дөрвчи юу юм бэ? Энэ нөгөө анх оролцож байгаа болохоор юу гэдэг нь сонсогдохгүй. Би уулна тэгэл ойлгочтой. За. Тэгэхээр эсрэг ертөнцийн Эрепдимбэ гэдэг маань Эрепдимбэ дээр оролцогчоо муулдаг бол эсрэг ертөнцийн Эрепдимбэ дээр оролцож байгаа одоо батл хийж байгаа хүнээ магтаад өөрийгөө доош нь хийнэ гэсэн үг. Хин сайн өөрийгөө доош нь хийсэн ялагч болно гэсэн үг. Эй. Яа, ойлгосон. Манай фэнүүд ойлгосон. За. Хөдөл хамаа. Эхлэх үү? Билнэ үү? Эхлэх. Нэг гүнзгий амьсгаа авах юм уу? 5 минутын хугацаанд бол яг нэг олигтой юм гараагүй бах уу? Чи ч гэсэн гараагүй бах тийм ээ. Гэтэ яах вэ? Зүгээр амжилт хүсье гэж. За. Яа. За эхлэе. Окей. Эсрэг ертөнцийн Эрепдимбэ MC Miko. Эрепер Miko. Эрепер ганагийн эсрэг. Цагаан одоо эхлэх байсан юм уу? За. Би эхэлчээд байна гэж бодоодсэн шүү дээ. Оршил өгшөө. За шууд эхлэе. За. Урлагийн бид нар ч бас тий. За. Цагаан сараар би ээж рүүгээ залхахаас өмнө Эрепер ганааруул төрүүлж залгадаг. Өрөөний минь хоймор дээр, орны минь толгой дээр Эрепер ганагийн минь нүцгэн зураг залардаг. Яа. Окей. Бано. Баггүй. Окей, 2 мөрл юм уу? 4 байсан юм уу? Энэ миний мик ажиллаж байгаа юм уу? Надад өөрт сонсогдсон юм шүү дээ. Окей. За. За бас ийм зүйл хийгээг удсан байх шүү. За Эрепер ганаг сонсъё. Тэг 5 минут. За уншиж байгаа сайхан. Дэмжигч нар ирэхтэй юу? Ирэхгүй. Яа, no. За. Залхаж шүү дээ. За окей. Йоо. Мико эмээдээ амар хайртай очих болгондоо сүү аваад очдог. Харин би сүү авах мөнгөөрөө хамгийн хямдхан тамхи болох улаан шохор аваад л сордог. Манай хүн биендээ байхгүй амар хүчтэй наадан болгоноор цэнгэлдэхэд бүхчүүдтэй ноцолдог. Харалта биенд баг мис байгаас тээ. Юуг нөх уу? Би хаяа Миког бодож нордог. Йоо! Баатал ширүүхэн болж байна. Эй, за одоо оролцогч нарын раунд 2. 2 дугаар үе. Окей. Инфлюенсерүүд мөнгө авч хүн долоодог бол би чамд мөнгө өгөөд өөрөө долооё. Ирээдүйд чи хүүсээ солихоор бол би чамайг хүлээнэ 2 4 7. Юу. Эй.
Окей. Баярлаа. 2 4 7. Хөө. За 94 гана. Раунд 2. Йоо, би сакс тоглохдоо бөмбөгөө шиддэг толгойныхаа ардаас харин Мико бол кистнээсэ. Би Микогийн төлөө салхад бэлэн байна. Бэстэсэ. Йоо, би ковид туссан хүмүүсээ нэрнгээсэ. Мико би идэрх гэсэн юм. Над төгөөжтөхүү шээснээсэ. Йоо. Арай дуусаагүй байна. Йоо, Мико бол амар лаг залуу. Мико бол попын хаа, яг л Майкл Джексон. Би ч гэсэн попын хаа. Гэтэ хүрэлсэх. Болцсон уу? Болцсон дуусаа. За. За үзэгчтэй хоёр оролцогчийнхоо батлыг сонслоо. Одоо алга ташлалтаар хэн ялсан бэ гэдгээ шийднэ. За, Late Night шоуны хөтлөгч Мико. За. Молбой самтны 90 гана. За гар өрчих. За. Баярлаа. За. Окей. За хоёр оролцогч нартай баярлаа. За дараагийн оролцогч MC Altak in the house. Юу вэ? Чихэн рэперүүд ингэж л мэдлдэг байхгүй. За кафе дилер хатна. За энэ хоёр оролцогчд мөн адил бэлтгэх 5 минут өгсөн. За ингээд хоёр оролцогчоо хин төрүүлж эхлэхээ шатах уу? За тэгээд хаач удаа давах уу? Гоё шүү дээ. Хуруудах юм уу? за хааж л удаа. За. Шууд юм. Хаач чулуу. За. Да. Окей. Хааж чулуу даа. Йоо за чи. За. Микэш. За ч бүгд чимээг үйж байгаараа. Боо явж гэнэ үү? За. MC Altak. Окей. Чиний ус янзын гоё буржгар, харин минийх шалчицаад уунжгар. Чамд үнэтэй юмнууд зөндөө байна. Надад байгаа үнэтэй юм зөвхөн бөөрл байна. Би хатнаад хайртай. Ганаа хатнаа хоёр усан живжвэл хатнааг би татнаа, ганааг би мартнаа. Йоо. Окей. За баатлал үнэхээр ширүүхүй эхэлж байна тийм ээ. За хатнаа бэлнэ үү? Билээ. Гүнзгий амсгаа авах уу? Зүгээр. Зүгээр үү? За эхлэе. Йоо, MC Altak in the house. Би түүний хажуу зүгээр Mickey Mouse. Altak бол буянтай ах, яг л Santa Claus надад авч өгнө гэсэн зайсанд нэг house. Altak санхүүгийн эрхчлөөнд хүрсэн. Миний үр Монгол банкны мэдээллийн санд хүрсэн. Тэр олон охины зүрхэнд хүрсэн, жүжигдэх чадвар нь яг л гүрсээд, рейтинг нь аль хэдийн оргилд хүрсэн. Би Altak шиг хөөрхөн охтуудтай болцох гэж хамаг аргаа барсан. Нэгдүгээр раунд. За, окей. Хоёрдугаар раунд. MC Altak Би чамайг сандаг, зүүлчээ зүүдээ мандаг, чиний зургийг хараа саадаг, тэгэл сэтгэл санаа хандаг. Чи юу ч хийсэн, чиний хийсэн стори болгоныг хардаг, дагаж дөөрмөр санагдаад гэрээсээ гардаг. Чамд байна хар нүдэн алаг. Чамтай хамт байхад ээж залгуул шууд салга. Чи царайлаг харин би миралаг. Би охин ярихтаа мя, харин чи хямраадаг. Чи жок ярихад саваадаг, харин намайг ярихад хүмүүс алив наад саваадаг. За. Окей. Хоёрдугаар раунд. За. Алтагатыг гарахтаа маск зүүж байгаарай. Окей. Йоо. Би үнэндээ Алтакийг магтаж чадахгүй нэ. Гэтэ би Алтакийг анх харж ирсэн өдрөө мартаж чадахгүй нэ. Йоо. Би хүүхэдтэй болоод эрэгтэйч байсан, эмэгтэйч байсан алтан гэрэл гэж нэрлэнэ. Би өглөө бүр босоод кофе уухдаа түүнийг бодож хүлэг тэрлэнэ. Тэгээд түүний мөрийг дэрлэнэ. Гэтэ энэ зүуд байж би унтаад сэрнэ. Би түнтэй байд гэж байгаад огт итгэхгүй байна. Одоо хэрнэ.
Баат халуухан болж байна. Яа. За тэгээд 4 мясаар мэдээж хэрэг үзэгчдийн алга ташлалтаар энэ батал шийдэгдэнэ. За. 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 За Молбойсын MC Алтак. За чимээгүй жигараа. Хатна. Бат тодорхой. Бат тодорхой. Эй. За орцогч нар гараа бариад. Ямар амар ууртаа зогч байна тий. Окей. За. Энэ хоёр мик барьж гарч ямар юм бэ тий. Инхүү. За ингээ final round хоёр ялагчаа өрж байна. Ирээпэр гана. Ирээпэр гана. Сүүн жигүүрийн тэргүүн магна болохгүй. За. За хатнагаа өрж байна. Йоо доо миний тусах газрыг. Эй. Йоо баяр үргээ бэнда. За. За ингээд Оо аавгүй. Хүүе сайн уу? за батлаа эхлэе. Окей. Би энэ чинь нөгөө камерд орж тайлбар аав нь харин энэ чинь нэг ер нь бол за. Окей, ёо. За final round үзэгчтэй бэлнэ үү? Эсрэг ертөнцөө ирээбт юм бэ? Эй. Окей. Лагаараа эхэл. За тэгээд дөрмийн дагуу угаасаа чи эхэлнэ. Яа, окей. За. Заргалтаач нэмээ. Тийм ээ, би заргалтахгүй, би заргалтыг хүсэхгүй байна. За бэлнэ үү? Йоо, бэлэн. За. Окей. За, Ирээпэр гана. Чи бид хоёр паркинг галзуу болгонд очрлсон. Гэтэ нэг нь л суусан. Тэр нь чи. Ягаад гэвэл миний өндөр дутсан. Йоо. Хоолой. Ой. Ирээпэр гана. Хэрвээ чи хүсвэл би байцаатай цөөвөн идий. Шүүдрийн ус түгээд кофе чанаж өгье. Чи ундаа уумаар байна уу? За яах юм бэ? Намайг уушлаарай. Айгуул таны яс сэрэгч чинь. Тантай ирээпт юм бэ хийж байгаадаа өөрөөрөө бахархаад би жоохон хийрэгч юм. Эй. Болцноо. За. Босно тий. За Ирээпэр ганагийн раунд 1. За богино хугацаанд нэг хэдхэн юм бичлээ. Окей. За. Окей. Би хатнаг хүсвэл цөөвөндөө хийн байцаа. Даач өөрөө мэдмээр юм гин. Тэгэхээр би захиалгаас та пицца. Хатнаг доош гихтэн би уг дуугүй урд нь сөгдөөд хилдэг. За. Үүнийхээ хариуд нь би хатнагаас ганцхан л үг сонсохыг хүсдэг. Тэр нь миний найз ганаа. Биста яагаад дэмжих байгаа юм бэ? Окей. What? Окей. Чи яаж галзуу уулан дээр суусан? Окей. Арай надаас арай өндөр байгаа сте. Come on. За. Йоо. За хоёрдугаар round 2. Йоо. Энэ миний арган язаг хитэн таагт одоо намайг битгий магт харин эртгэн намайг март чиний ихэнх юм чин алт жишээ чиний багны карт. Зан аач чин nice яг л сансрын ийм март. Миний хувь заяа чиний карт байг атгсан карт. Би үсрээд хүрэхгүй байхаа чиний өргөсөн карт. Йоо. Sorry 5 минут райм шүү. Эй. Окей. За би ер нь чамайг угаасаа барахгүй. Би албаар энэ хүмүүст намайг бити дэмжээнэ гэж мөнгө өгсөн. Харж байгаа биз гэж. Окей. За round 2. Миний мөрөөдөл бол хатнагийн голсоо охинд гэрлэх. Бас нэг мөрөөдөл нь хатнаад өөрийнхөө бүхсийг бэлэглэх. Йоо. Түүн шиг болно гэдэг бол миний хувьд мөрөөдөл. Дааж хатнагийн над хилдэг үг нь гүлэг минь хурдан өрөөдөл. Йоо. Хей. За. Дуусаа. Дуусаа юу? Богино хугацаанд юу бич амчих юм бэ? Фристайл шаах хөстэй байсан юм ааш. Come on. Эй. Ойрын 4 жил гарч ирээгүй болохоор бас фристайл хэцүү байна. Тэгэл нэг богино хугацаанд нэг имэйл юм бичлээ. Баярлаа. Хүндэн тааруулж ярьсан гэдэг шиг. За. За мэдээж хэрэг үзэгчдийн алга ташлалтаар энэ баатлын ялагч тодорно. Бүгдээрээ бэлэн үү? За. Хатна. Ирээпэр гана.
Йоо энэ бол эсрэг ертөнцийн рэп тийм бэ. Яг үндэ бол би ялсан байгаа байхгүй юу? Энд чи эсрэг ертөнц ч дээ. Алга тушгүй байх нь ялж байгаа штэ. Ойлголтоо. Би ялагдлаа. Тийм ээ, энэ бол Late Night нэвтрүүлэг Mall Boys хамтлаг хамтдаа эсрэг ертөнцийн рэп Дэмбэ та бүхэнд хүрлээ. Өнөөдрийн эсрэг ертөнцийн рэп Дэмбэгийн ялагч хаан титмийн эзэн хатнаадаа зориулсан цомыг гардуулж зүйлгий. Йоо, Кафен Дейлер хатна. Баярлалаа. MC-дэ баярлалаа. Алтак. Үзэгчдээ энэ түрээд Late Night нэвтрүүлгийн цаашийн дугаар өндөрлөж байна. Бидэнтэй үргэлж хамтдаа байдагт маш их баярлалаа. Өнөөдөр Late Night нэвтрүүлэгтээ хамтран ажилласан Choo Travel Club-т баярлалаа. Мөн Grayson манай өнөөдрийн аудио дээр хамтарч ажилласан маш их баярлалаа. Technical support баярлалаа. Өнөөдрийн бидний бас хамтран ажиллагч Unitel Group-тэй баярлалаа. Бүгдээрээ датаг авцгаагаарай. Энэ түрээд Late Night нэвтрүүлгийн шинэ дугаар өндөрлөж байна. Дараагийн дугаараар ирээд уулзтлаа баяртай.